Сайн байцгаана уу? Цэнгэр дэлгэцээрэн үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизээ үзэн суугаа эрхэм хүндэт үзэгчтэй. Сайн байцгаана уу? Их хөтөн байгуулалт болсон Өмнөдийн Цэнгэр говийн хөгжим жүжигийн театрын ордо цагаан өргөнөө хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт оролцогчид, эрхэм хүндэт үзэгч дэмжигчтэй. Өнөөдөр өмнө говьчууд дуулж байна. Уралдааны маань дараагийн дугаарыг ирэхэд бэлэн болоод байна. Ингээд та бүхэндээ шүүгчдийн бүрэлдэхүүнээ танилцуулъя. Орон зай тоолоогоор үзэгч түмнэн баясгаж ардын жүжигчин гэмээх цолойг алдраа мэлаасан Монгол улсын ардын жүжигчин Самиягийн ган зориг. Өмнөдийн Цэнгэр говийн алдартай гавьяатнуудын төвчөө болж өнөөдөр Өмнө говийнхаа энэхүү хөгжим жүжигийн театрыг удирдан олон авьяаснуудаа хөгдөн байдаг Монгол улсын гавьяа жүжигчин Төмөрийн Бат сайхан. Орон зай тоолоогоор үзэгч түмнэн баясган байдаг цогдөг дайчин бүсгүй Монгол улсын сэдвийн тэргүүн ажилтан Гаваасрынгийн Эрдэнэ тонголог. Эдгээр шүүгчид маань шүүн дэнсэж өнөөдөр энэхүү өмнө говьчууд дуулж байна. Уралдааныг маань энэ дүрсэнсэн авиаснуудынхаа авиа чадварыг шүүн дүгнэх юм аа. Өнөөдөр энэхүү уралдаа маань Улсын хурлын гишүүн, Улсын хурлын эдийн засгийн байнгын орооны дарга Сэд Дөржийн урилгаар мөн энэхүү уралдааны маань ерөнхий ивент тэтгэгчээр Өмнө говь аймгийн Садаргын тамгын газар мөн Өмнө говийн Тэрдэдүгийн Монголынхан ард түмнийг дэжинд тэтгэж байдаг 5 толгой хувьцаат компани за мөн өнөд дэмжих өсөлтийн төвчөө Капитрон банк ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байна. Мөн өмнө говьчуудынхаа хөгжил зүтгэлийн төлөө өөрсдийнхөө бүтээн байгуулалтыг зориулж байдаг бизнес хэрэгжид компаниуд болох Solid Partners Group компани, Далан булаг компани, за мөн Хасууд бод компани ивент тэтгэгчээр оролцож байна. Эдгээр ивент тэтгэгч ерөнхий ивент тэтгэгч нартаа оролцогчдийнхээ өмнөөс үзэгчдийнхээ өмнөөс баярлсан талархснаа илэрхийлье. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй Өмнө говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө говь аймгийн засаг даргын тамгын газар. За ингээд өмнөх дугааруудыг маань үзэгч түмэн маань үзэж сонирхсон өмнө говьчууд ямар авьяастай юм бэ гэдгийг та бүхэн маань үзэж сонирхсон. Ингээд энэ удаагийнхаа дугаарыг бид бүхэн мөн ардын сайхан урлагаан, уртын сайхан дугаан, өвлөн тээгш нэгэн эрхмийг та бүхний өмнө өрн залгатаан таатай байна. Энэ хүн бол өмнөх дугаард бид бүхэндээ аялгау сайхан дугаан өргөн барьсан Өмнө говь аймгийн Мандаа сумаас оролцож байсан Цэцэг Үлзий ахын маань хүү сумын алдарт аварга малчин, мянгат малчин Цэцэг Үлзийн шинэ баярыг та бүхний өмнө өрн залж байна. Огтон авцгаана уу? Би Мандаа сумаас оролцож байгаа. Цэцэг Үлзийн шинэ баяр гэдэг хүн байна. Анх удаа оролцож байна энэ тэмцээнд. Яг өөрийгөө бас мэрэгжлийн шүүгчдээс бас зөвлөгөө авах зорилгоор бас нэг ороод үзье гэж бодоод орсон. Морин хуур хөгжмөр Монгол төмний маань нэгэн соёлын үнэт болсон хөвчөгийн хөмдгүйгээр хөг аялгаугийн сонсож болдоггүй. Морин хуурын аялгаугаар буйнаах маань ардын авьяастан буйнаах маань бас ая авсрах юм аа. Ингээд морин хуурч буйнаа уртын дууч Цэцэг Үлзийн шинэ баяр нарыгаа тайснаа өрж байна. Огтон авцгаана уу? Тааштай үнэхээр гоё юм аа. Өчигдөр Цэцэг Үлзийн маань дуулсан. Өнөөдөр хүүн дуулж байна. Хүүн шинэ баяр гээд ардын урлагаан уртын дугаа өвдөн тээж хүүдээ ингээ шав сургалтаар заагаад өгсөн хүүн ингээ дуулж штэ. Үнэхээр гоё байна. Гоё биш үү?
За баярлалаа. Аяг авсарсан буйнахтаа баярлалаа. За шинэ үер маань ер нь хэвд уулчлаа гэж бодов. Сандарлаа. Тэгсээ те манай буйнах шаарны яста мундаг хуурч биш үү. Эхлээд нэг адуугаар юм бол ингээд хоёр талаас нэг мөр ингээд бочгнаад ерөөсөө энэ нэг ишээ явах юм тэрэн дэшээ явах юм байжгаад нэг хэсгээр нэг сайхан жигдэр хоёроо цог явлаа те. За манай шүүгчт маань одоо бас сэтгэлдээ хэлнэ. За баяр хүргэе. Монголын өв соёл болсон сайхан Монгол ардын уртын сайхан дуугаараа оролцож байгаад одоо баяртай байна. За тэгээд дуулахын хувьд бол бас яг бай өнгө өөрийн чинь дуулалт бол тэгшгэн дээд доод өнгө аятайхан их сайхан дуулчлаа. Хууртайгаан жоохон бэлтгэл сургууль жоохон муутай байсан. Бол тань чи уралдаан болохоор зэрэг тэгэл одоо янз бүрийн юмар л одоо өөлхөл одоо арга хаан шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг тэгээд ховцлолт дээр бас жоохон одоо хутал мөтлө өмсөд гарч ирсэн болвол гэж бодож байна. Тэгээ хууртайгаан жоохон нийллэг сургууль жоохон муу хийсэн болтой хуурны ч өнгө бас орж гараад бас жоохон бодлуулчих гал байлаа. Тэгээд тэрэн дээр бас өөрөө нэг алдсан гайгүй бас. За тэгээд бас сайхан оролцсонд баярлалаа. За баярлалаа. За баяр хүргэе. Тэгээд энэ уртын дуугаараа бас оролцож байгаа бас цөөхөн оролцогчдын нэг өөрөө байлаа. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа. За танд амжилт хүсье. За баярлалаа шинэ нэртэй баярлалаа. За ингээд бас мэдээж одоо аав нь энэхүү өвөө хүүдээ өвлүүлсэн мэдээж шинэ нэр маань дагаад дараагийн өөрөөхөө үргэлжлүүлээд өвлүүлээ явах нь тодорхой тийм ээ. За баярлалаа. Таныг одоо тайзныхаа ард баярлалаа авахыг урьж байна. Сайхан байна. Гоё тэмцээн, сайхан зохион байгуулалттай сайхан тэмцээн болдсон байна. Анхудаа орж үзлээ. Сэтгэл өндөр байна. За театрын тайзан дээр 2 дахь удаага гарч байна. Сумандан бас хаяа сумын тайзан дээр гардаг. За их сандардаг юм байна. Сандарлаа. Айгуу сандарлаа. Стагаагаа гоё байла. Хамтдаа оролцож байгаа нийт оролцогчдоо бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд Манлай сумын нутгийн зан олондоо сайхан аварчаа дэлгэр сайхан зунтайгаа залгаарай. Бүгдд нь эрүүлэнх сарвал сайхныг өсөө өрөөё. Өнөөдөр дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Хүмүүчүүд уулж байна, уралдаанд байна бас онцгой сумдууд ач холбогдол өгөн бид бүхнийг дэмжиж ажиллаж байгаа. 3 дэс сум, цогццын сум, хам богд сум маань бол одоо энд ач холбогдол өгж энэ уралдааныг минь дэмжин ажиллаж байгаад бас баярсан талархснаа илэрхийлж байна. За би Өмнөг аймгийн цогццын сумаас оролцож байгаа. Золзойгийн цэнгэл гэж юм байна. Маш өргөн үрээтэй үнэхээр сайхан тэмцээн болж байна. Бүх сумдаас эрцгээсэн тэгээд гой дуулдаг хүмүүс сайхан өрсөлдөж байгаа сайхан байна. Манай аймгийнхаа ер нь морио уртын дуу их сайхан дуулдаг. Зохиолын дуунууд бас их сайхан дуулж байгаа да. За дараагийн оролцогч Нямбогийн Баян мөнхийн шүлэг Сэродын хөгжим алтан дуурайд ажиллана гэж сайхан цоглог дуу байдаг. Тэгээд манай уяач нар бол яг ингээд энэхүү одоо Эрдэнэт хөлөг болсон энэхүү урдан мортойгоо холбоотой дуунуудыг бол маш ихээр дуулж орж ирдэг ер нь уралдаануудад. Тэгээд та бүхнийхээ өмнө Өмнөг аймгийн цогццын сумаас оролцогч Золзойгийн цэнгэл маань та бүхэндээ зориулсан. Цэнгэл маань одоо сумын алдарт уяач цолтой юм залуу байж байгаа. Ингээд алтан туурайд ажиллагаа энэхүү сайхан тайзан дээр одоо төвөргүүлнэмээ хүсэж байна. За цэнгэлийг өрж байна.
담아서 먹고도 나가 옛내 올 주제위 대구되게 애시 오그딩 샤르가서 두게 양사 손수가 너 애점 모딩 위야 내래 우승 시디게네 같은 들어온 돌아가라 대기 담아서 상 먹고도 버리겠네 한층신 독소리가 참마가 먹는 게 넥득승 아슴 돌아가지나 구두구대 닌지가 새로운 다른 성 먹고도 나가 내티 거룩 토사비 아말 구두게 내 속에 띵 엉망 따디가 양사 손수가 너 니도 모습이 그렇은데 걸어지게 되네 가슴 들어온 돌아가라 내디기 담아가서 상 엉고도 버리겠네 한층신 독소리가 참마가 먹는 게 넥득승 아슴 돌아다지나 구두구대 어떤 너를 돌아올 때까지 상 먹고도 나가 얼른 도도 졸다비 엄마거든 구두게 군눈 우득치디가 오도가 논다 양사 손수거든 너 복춘 듣기 몽골 동lik들이 좋을 때네 가슴 들어온 돌아가라 내디기 담아가서 상 먹고도 버리겠네 한층신 독소리가 참마가 먹는 게 넥득승 가슴 돌아다지나 구두구대 가슴 들어온 돌아가라 내디기 담아가서 상 먹고도 버리겠네 한층신 독소리가 참마가 먹는 게 넥득승 가슴 돌아다지나 구두구대 가슴 돌아다지나 구두구대 Үзэгчдэстэ гоё ялгадаж чинь тий. Тийм ээ гэж. За манай цэнгид бол өстэй цэнгижийдэг залуу юм байна уу. Сумынхаа над морио ичаал тийм ээ. Морио сайхан цоллуулчихаал, оройн сумынхаа концертанд орж дуулчихаал ерөөсөө таван талгуулын залуу юм шиг надад санагдлаа. За хоёулаа шүүгчдээ сэтгэлийг сонсъё. За цэнгэрдээ баяр хүргэе. За баярлаа. Бас арай жоохон бие барилттай л дуулчлаа. Түүнээс энэ дээр өшөө одоо манай нөгөө анх баяр шиг анхаач нь бол одоо наа тайзан дээр чинь зүгээр нөгөө амгалан үрээ шиг л тэгэл зүгээр цаманчдаг хүн шүү дээ. Тийм ээ? Тийм ээ. Энийг бас угаасаа энэ дуу тэгж дуулахгүй бол зүгээр номхон зогсож байгаа дуулах ямар ч аргагүй дуу байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ дээр жоохон өөрөө жоохон бие барилттай л байлаа. Түүнээс дуулахын бол их сайхан дууллаа. За баяр хүргэе. За баярлаа. Гэхдээ манай цэнгидийн эмоц нь эндээ байсан байхгүй шууд энэ. Сүүл рүүгээ жоохон амарч ажиллаад аятайхан боллоо шүү дээ. Тэгээ тэр чинь эхнээсээ тэгэхээр ер нь хөгжим дөнгөж эхлэхдээ чи эхлэх байсан байхгүй. Тэгжээж л одоо бас энэ олон төмнийг цэнгүүлнэ. Цэнгэл гэдэг залуу чинь жинхэнэ цэнгүүл нь шүү дээ. Тийм ээ? За. Тэг яг зүгээр бэлдсэн юм харагдаж байна. Бэлдээд ингээд өөрийгөө энэ дундаа бэлдээд өөрөө ингээд айгуу сайн эндээ энэ уралдаандаа бас бэлдсэн харагдаж байна л да. Бас би баяр хүргэмээр байна. Тэгээд ер нь манай түрүү ганц зөрөг шүүгч хэллээ. Жохон бие барилт байна гэж байна. Яг ер нь бол энэ бол нэгдүгээр шатны уралдаан. Цаашдаа хоёрдугаар шат. За бүр цаашлаад ингээд манай нийт оролцогчид бас анхаараарай. Энэ бол зөвхөн нэгдүгээр шатны уралдаан шүү. Энэ дээр нэг тийм сандарч айгаад хичээд байх юм байхгүй.
гоё тайван оролцоод хоёрдугаар шатанд хэрвээ шалгаруул бүр цаашлаад одоо ингээд Улаанбаатар хотод шалгараад оролцвол тэр олон том бөхөө өргөөнд тэр олон үзэгчдийн өмнө дуулна гэдэг бол бүр л илүү одоо сандрал бие барилт ихсэх учраас энэ дээр манай оролцогчид бүгдээрээ бас анхаарад айгүй тайван одоо уран бүтээлээ сайн дуулах дуугаа сайн бэлдээд оролцоорой гэж хэлмээр байна. Тэгээд цэнгэлдээ амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За цэнгэлдээ баяр хүргэе. Өөрөө ч гоё дуулдгийм байна. Өөрийг одоо чамааг бас нэг хүн баг нилээ хідэн 2 3 хүн болов бэлдсэн байна гэж би харж байна. Тэгсэн үү? Маш сайн бэлдсэн байна. Яг тэр заавраар маш сайн гүйцэтгэлтэй орлоо гэж одоо би дүгнж байна. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа цэнгэлдээ. Амжилт хүсье. Сумын алдарт уяач мэдээж аймгийн алдарт улсын алдарт гэж цаашаа олон одоо амжилтууд хүлээж байгаа хаа. Ардын жүжигчин говьяат нарынхаа өмнө дуулахад үнэхээр сайхан болоо. Нутгийнхаа тайзан дээр ийм том тэмцээн болж байгаад үнэхээр сайхан баяртай байна. За хойштоо одоо нөгөө биеэн барьж сандрахгүй тэгэд ер нь өөрийгөө гоё илэрхийлэх хэрэгтэй л гэж байна. Тэрүүн дээр л анхаарна да. Манай эхнэр байгаа. Өмнө нь цэцэн сумын биеийн тэмрийн мөрөөдөл сургуулийн биеийн тэмрийн багш мөнх хотын оюун чимэг гэж юм байгаа. Манай эхнэр маань тэгээд битээ сандраараа дууны үгэн сайн айлээд тод дуулаарай л гэж зөвлөгөө өглөө тоо. За энэ тэмцээнд оролцож байгаа бүх хүмүүстээ биеэн барихгүй сандрахгүй тэгээд өөрийгөө сайхан илэрхийлээд бэлдснараа дуулаарай л гэж хэлээ та. За ингээд өмнө говьчууд дуулж байна. Уралдааныг маань олон байгууллага хамт олон заавлан компаниуд дэмжиж ажиллаж байгаа. Тэгээд ерөнхий ивент эзэгчээр бол өнөд дэвжих өсөлтийн төвчөө Капитрон банк гэж хэлж байна. Санхүүгийн салбарт 25 жилийн туршлагатай доктортой урилгаагаа явуулж байгаа банк. За тэр тусмаа орон нутаг говийн одоо бүтээн байгуулалт малчтаан бол дэмжин ажилладаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ингээд Капитрон банкныхандаа зөвмөр амжилт хүсье. Баярлалаа. За мөн 5-7 хувьцаат компани. За энийг бол одоо өмнө говьчууд төвдөөгүй монголчууд мэднэ. Одоо энэ жил одоо 60 насыг зоглож байна. 60 насны ой болж байна. 60 жилийн ой болж байна. Ингээд томилгоо компани бол одоо Өмнө Говь аймгийнхаа иргэдэд бол одоо нутгийн гიშгийг хүртээж, за мөн ботгоны урамшуул олгож, за бүтээн байгуулалт хөнгө олтын ажилд бол бодтой хувь нэмэр оруулсаар ирсэн юм компани гэдгийг та бүхэн мэдж байгаа. Ингээд Элч дулааныг 100-аас 100 дураатайгаар компани Монгол улсын ууган уурхай нэг юм аа. Ингээд 5 толгойхондоо баярлалаа. Баяр хүргэе. Элч дулааныг 100-аас 100-д 5 толгой хувьцаат компани. За би Өмнө Говьмгийн Мандаа сумаас оролцож байгаа. Нэгтрийн төвшин төшөг байна. За Өмнө Говь аймагт болсон 2018 оны малчид дуулжин тэмцээнд орж исэн. Тэгээд Өмнө Говь аймагаас шалгараад улсад очиж оролцоод 3 дугаар шат талтар явж исэн. Өмнө би 18 онд орсон дууныхаа сонголтын дээр жоох алдсан болов уу гэж бодсон. А 1-р шатнаа аймагуудаараа болоод тэгээд 2-р шатанда Улаанбаатар хот очоод би Монгол адуучин дуул 2-р шатандаа тэнцээд 3-р шатандаа бас дуулаа тэгээд дараагийн шатандаа асагч исэн. Тэгээд дууны сонголт, тайзны соёл, хувцлалт тэгээд маш олон талыг бас өөрөө маш сайн бэлдэх шаардлагатай гэдгийг ойлгож байсан. За мэдээж энэхүү тэмцээнд хүн болгон маш сайхан дуулдаг хүмүүс оролцож байгаа. Тэгээд энэ сайхан дуучидтай тэгээд өөрийгөө сорж үзэндээ ямар хуу төвшөнд байна тийм ээ. Мэдээж тэгээд одоо үндэсний бөгч бай ямар ч спорт шагналт байрлуул одоо өрсөлддөг. Тийм учраас бас жоохон дээшээ тэмцээрлэлд амжилттай оролцох юм гэж бодож байна да. За ингээд дараагийнхаа оролцогчийг та бүхнийхээ өрн залгатаан таатай байна. Та бүхэндээ зориулж Баян мөнхийн шүдэг Цэнгэрдэн нутгийн аялгау их манлайн хорд хэмээх энэ сайхан дууг гიშлүүлэхээр Өмнө Говь аймгийн Мандаа сумаас оролцогч инхтрийн төвшин түшиг оролцож байгаа юм байна. Ингээд төвшин түшгийг урьж байна. Алга дашин ухтан авцгаая.
Ар хөдлөд үрсэжрийн го тангинаар андай бэлэн товон дээрээ уяач өгдөхөөр хөдлөө Атуныг эсвэжигтэй наадмын тогтож ядсан хөлгүүдээ Алтан голоосон тодорсон их мандай хөлгүүдээ Эрдэм дөгтөр буурал ажлмэр дошинжээ Эрдэт хөлгүүдэд түнд магнаж хөдлөсөн их мандай нутгийн хорта харгасан Сартуяндээ их адны сэлгэн боян гişгэн тотой сэвшэси их мандай хөлгүүдэн их голын Хадин донотолд татрах тосон нугалтраад хоёр таныг ингэрлэж армөглөгөө цахилна Эйтэлийг бошуудыг бодон турдан хөлгүүдээ Эрэм гойвосон тодорсон их мандай хөлгүүдээ Эрдэм дөгтөр буурал яаж намар дошинжээ Эрдэт хөлгүүдэрийг түнд магнаж хөрлөсөн Мандай нутгийн хорта харгасан Сартуяндээ их адны сэлгэн боян гişгэн тотой сэвшэси их мандай хөлгүүдэн их голын хурдагоо Сүлтэнад мөтгөр жармо тодороод Монгол асар айрыг шуугч хурднийг шагшилна Хоёр үлдэт уудын дайчин дэвхэр хөрхнэ Ходын голоосон тодорсон их мандай хөлгүүдээ Эрдэм дөгтөр буурал яаж нөмөр дошинжээ Эрдэт хөлгүүдэрийг түнд магнаж хөрлөсөн их мандай нутгийн хорта харгасан Сартуяндээ их адны сэлгэн боян гişгэн тотой сэвшэси их мандай хөлгүүдэн их голын хурдагоо Эрдэм дөгтөр буурал яаж нөмөр дошинжээ Эрдэт хөлгүүдэрийг түнд магнаж хөрлөсөн их мандай нутгийн хорта харгасан Сартуяндээ их адны сэлгэн боян гişгэн тотой сэвшэси их мандай хөлгүүдэн их голын хурдагоо Цагая. Гэтэ би ингээд сэтгэл хөдлөлд хэлж байгаа энэ нөгөө шүүгчдийн үнэлгээ мөлөд ерөөсөө нөлөөлөхгүй шүү. Мандаа сум гэдэг маань одоо хүчит дарслан Монгол улсын хур зарслан Дэмүүл агшны нутаг тэгээд бас нэг хүчит дарслангийн нутгаас нэг хүчтэйхэн дууллаа гэж би дүүгээ бас одоо баяр хүргэмээр байна. Бас өмнөх энэ одоо манай Цэнгэл бод жоохон бие баригдaltaй байсан бол тэрийг бас шүүгчдийн одоо хэлж байгаа зөвлөгөөг л би сайн авсан байна гэж дотор нь бодлоо. За тэгээд хоёулаа шүүгчдийнхээ сэтгэлийг сонсъё. За баяр хүргэе. Баярлалаа. Тэр нь бол бэлтгэл сургуульд энэ дуунд оролт энэ дууг одоо хүнд хүрэх талаас нь одоо ажилласан ажиллагаа энэ төр бол үнэхээр харагдаж байна. Маш сайхан дууллаа. Амжилт хүсье. Баярлалаа. Баяр хүргэе. За түшин түшиг. За баяр хүргэе. Баярлалаа. Тэ мэдээж одоо сайхан бэлдэж энэ уралдаанд оролцсон байна. За тэр сүүлийн нөгөө бадгаа 2 дахиж байгаа шүү дээ. Тэгээ тэн дээр нэг яг төрүүлж орох гэснээр чи өөрөө сонсоод яг хөгжмөнтэйгээ зэрэг орсон байхгүй. Тэр хөгжмөө бас сайн сонсож орсон. Бас амжилттай орсон. Баяр хүргэе. Баярлалаа. За түшин түшигтэй баяр хүргэе. Энэ дуу бол үнэхээр одоо Өмнөговь аймгийн манай Цэрэн орчид дуучны дуулж амьдруулсан Өмнө говийн яг өөртөө чинь адилхан далантахтай хамт болов. Тэгээд Өмнө говийн маш олон
тань шиг ийм сайхан залуучууд голчлон дуулдаг болов уу гэж би боддог. Энэ дуу өөрөө дуулахад тийм түшигтэй дуу л да. Ялангуяа одоо дахилтын хэсэг дээр одоо давхар хоолойг хийж өгсөн болохоор хүч нэмээд тэгээд ийм маш их түшигтэй байдаг. Үнэхээр дуулахад одоо дуучин айгүй их түшиг болдог байхгүй. Одоо бид гурав шиг юм түшигтэй сандал дээр сууж байгаа юм шиг тийм түшиг мэдрэгдэг дуу болов уу гэж би боддог. Тэгээд сайхан дууллаа. Та бол энэ дууг нэлээд олон жил яг өөрийн дуу шиг болгосон байна гэж би харж байна. Баяр хүргэе. Баярлалаа. За баярлалаа төвшинчтэй баярлалаа. Амжилт хүсье. Ингээ дараагийн шатанд тэмцвэл сайхан бэлтгэлтэй орж ирээрэй гэж хүсэж байна. За баярлалаа. За үнэхээр сайхан байна. Манай залуучууд маань хөлөг мөрөө магтан дуулсан дууг үнэн зүрх сэтгэлээсээ дуулаад бас үзэгч төмнийг ч гэсэн шүүгчдийн ч гэсэн сэтгэлийг сайхан хөдөлгөж байгаамаа. Энэ удаагийн тэмцээн маань одоо шүүгчдээс эхлээл, зохион байгуулагч нараас эхлээд энэ орон дээр дамжуулж байгаа одоо энэ телевизээс эхлээд маш их зохион байгуулалттай өргөн дэлгэр сайхан болж байна. Олон сайхан малчид цаг заваан гаргаж сайхан ирж оролцож байна. Сайхан гавьяаттай, сайхан одоо манай Монгол орны урлагийн том төлөөллүүд маань ирж шүүж байгаа. Энэ бүхний өмнө өөрийгөө үнэлүүлээд тайзан дээр гарна гэдэг нь бас нэртрийн хэрэг байлаа. Маш сайхан зохион байгуулалттай тэмцээн болж байна. Нийт энэхүү тэмцээнд оролцож байгаа нийт сайхан дуучиддаа, нийт авиаснуудаа бүгдэнд нь амжилтын дээдийг хүсэн ёрой. Налгар сайхан хавраа угтаад дэлгэр сайхан зунтайгаан залгоорой. Бүгд сайхан аварчаад сайхан зунжаарай. Дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсье. Бүгдэнд нэрүүлэх саруу сайхныг хүсье. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Saints. За үнэхээр манай өмнгийн цэнхэр говь бол одоо Монгол төмөндөө тэр байтугай дэлхийд алдартай юм сайхан нутаг. Тэр дундаа одоо дэлхийд хурдсан хоёр бүгд тэмээ гэдэг энэ сайхан буянаараа бол одоо гайхагдсан юм сайхан нутаг аа. Тэгэхээр тэр буяныг одоо өсгөж үржүүлэхэд өнтэй хөв нэмэр оруулж бүр мянган тэмээтэй болж Монгол улсын гавьяат малчин болсон эрхэм хүн байдгийм байна. Тэгэхээр одоо тэр хүн маань бол одоо Батуян гэдэг ийм эрхэм хүн байдгийм байна. За тэгээд энэ хүнийг бол одоо Монгол даяараа бас мэдээж хүн болго мэддэг. Тэр дундаа манай одоо малчид маань мэддэг баха. Тэгэхээр тэр одоо эрхэм хүний маань хүү Болгон сумаас оролцож Батуянгийн дэлэг самбуу маань та бүхэндээ ардын гурван зохиолч Бауугийн лавсран агсны шүлэг Монгол Улсын хурлын гүйцэтгэлтэн Цэвэн ард түмгийн хөгжим зүрхний лим бичим бүсгүй дуулнаа. За амжилт хүсье. Тэмцээн уралдаанд суманда аймагтаас энэ манай аймаг чинь тэмээч дуулж яана гээд энэ тэмээний баяраар тэмцээн болдیں۔ Тэнд ордгоо бас 2-3 орсон. Энэ тэмцээн орон даяар юу яаж байгаа энэ тентхийн гой дуучид сайхан дуулдаг хүмүүстэй ер нь өөрийгөө сорж үзье гэж бодоод орсон. Тэр нь их онцлогтой гэж бодож байгаа. Эргэн тойрны манайхаа ер нь намайг гой дуулдаг гэж ер тэмцээн левел ер нь орол гэж дэгдэг л дээ. Манай сумынхан чийс ер нь тэгээд тэмцээн левел орол гэж дэгдэг л дээ. Тэгээд их л дэмждэг дээ.
За, Дэдэг самбо маань сайхан дууллаа. За хоёул сүүгчдийн сэтгэлийг сонсъё. За, гэлэг самбуудаа бас баяр хүргье. За баярлалаа. Энэ одоо бас манай урлагийн говь сэтгэлд Цэвэ Аравдан багшийн маань аялгау одоо алсад суугаа ээж энтергээд олон гайхалтай шүлэг бичсэн манай Лавсрахын шүлэг би анх дуулж исэн бүтээл юм байгаа юм. Тэгээд бас сайхан дуулж байна. Тэгээд жоохон хоолой одоо нөө бэлтгэл жоохон хитрээд жоохон цөмөрсөн үү яасан тийм. Жоохон анаа төрчихээд. Харин тийм байна. Тэгээд өнгөн дөрөө жоохон тэгээд ер нь бол бас тэрийг өөрөө маш иттэйхэн бас аргалаад иттэйхэн авчлаа штэ. Зөвхөн хэцүү байгаа нь бол мэдэгдэж байгаа мөртлөөсөө тэрийг ямар ч байсан таг болчихгүй тэгээд иттэйхэн аваад дуулчлаа. За баяр хүргэе. За баярлалаа. За шүүгч бат сайхны сэтгэл сонсъё. За дэлэг самбуу за баяр хүргье. За баярлалаа. Зүрхний лимчин бүсгүйгээд их сайхан дог. Сайхан дууллаа дайжгүй тэгээд сая манай ганц зүрх шүүгч хэллээ. Тэр сүүл рүүгээ нэг жоохон хоолой чи нэг жоохон яагаад тах шиг байна. Дээд өнгөн дээр нэг жоохон дутуу яваад тий. Энэ дээрээ сайн гараад жоохон хоолой сөөгчих гээд. Тэгээд сайн бэлдсэн байна. Дайжгүй зүгээр дараагийн шатан шалгар бол бас хоолойгоо эмчлээрээ иртгэн тий. За баярлалаа. За манай Бацаахан дуучны сумын одоо залуу байна. Тэгээд хүүтэн юм уусноо нөгөө даарсноо дээд өнгөн дээр л жоохон баржигнаал. Тэгтээ ганцраг дуучны хэлж байгаа шиг мэрэгжлийн одоо маш бас түрүүний манай хин шиг төвшин түшиг шиг энэ дууга нөгөө өөрийн болгоно гэж байдаг аахгүй. Өөрийн болгоцсон учраас туршлагаараа аваад гарчлаа гэж бодож байна. Баяр хүргэе. Амжилт хүсье. За баярлалаа. Энэ том тайзан дээр гарахадас яхан сандрал байсан тэгтээ гайгүй бас бод. Их сандрах байх гэж ер нь би их сандардаг л да. Тэгэхээр их сандрах байх гэж үж сайн гайгүй байл. Ер нь гайгүй дуулсан гэсэн тэгээ наваг би нөгөө хөдөөнөөс орж ирээд энэ дээр ирээд яхан ханиад авцсан баг. Тэгээ яхан хоолой яхан сөөгöd дээд өнгөн дээр яхан яхахлаар яхан хоолой шин сөөгöd ханиад үрцэн юм уу гэж нэр нь тэгсэлдэ яхан хоолой өвдсөн тэгээ тэгжил хэлж хоолойгоо эмчлээрээ дараагийн шатандад харуулвал гэж хэлээ. Саяын дуулсан дуугаа ер нь байнгын динд явахтаа дуулдаг ер нь дуулдаа. Гэхдээ би яг тэмцээнд орохтаа энэ дуугаан дуулж байгааг өнөөдөр анхтайгаан дуулсан. Ер нь хөдөө мөдөө энэ тэнд явахтаа л дуулдаг даа байсан. Нөгөө яг тайзан дээр гарч үзээг бас сандрал их байна. Тэрийг сандралаа гол нь дараад өөртөө итгэлтэй би энэ тайзан дээр дуулж чадна. Угаасаа би энэ дээр чадна. Тийм итгэлтэй гараад тэгэрэл гэж бусад оролцогчтой зөвлөхөнд би ч гэсэн өөртөө тийм зорилго тавьдаг. Би энэ дууг чадна. Угаасаа би л дуулах хэрэгтэй энэ дууг. Би энэ тайзан дээр энэ дууг би л дуулах хэрэгтэй гэсэн тийм өөртөө зорилго тавьж тийм итгэлтэй л дуулах хэрэгтэй гэж би өөртөө зорилго тавьдаг. Бусад оролцогчтой бас тэгж зөвлөмөр байна. Тэгээ бусад оролцогчтой бүгдэнд нь амжилт хүсье. Яшин дэлгэд энэ сайхан тэмцээнийг зохион байгуулж байгаа танай телевиз хамт олон болон манай аймгийнхаа удирдлагууд танай телевизийг уралд оролцож энэ тийм гоё тэмцээн зохиож байгаад маш их талархалтай байгаа. Баяр санаа илэрхийлмээр энэ бусад оролцогчдын өмнөөс. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй өмнө говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг дардын тамгын газар. Дараагийнхаа оролцогчийг та бүхний өмнө өрье. Тэгэхээр манай залуучууд маань гарч дуулахаараа ханижлыгээ магтдаг юм уу? Уяачд маань гарч ирэхээр хөлөг мөрөө магтан дуулдаг. Тэгвэл одоо ирчүүдийгээ магтан дуулах нэгэн бүсгүй та бүхний өмнө өрөх таатай байна. Ингээд Өмнө Говь аймгийн 3 дэс сумаас оролцогч Дэрмийн болормааг урьж байна. Ингээд халахын сайхан юндэн гөөгөө нараа магтана. За, болормаагаа урьж байна. Алга дашаа ухтаа авцгаая. За ингээд ингэртэн алдартай одонгой гэлзуусан сайхан бүсгүй гарч ирлээ. Ингээд гэлзуулаад өгөөрэй. Амжилт хүсье. Сайн байцгаана уу? Эрхэм ундаг шүүгчд болон энэ төрөлцөн ирсэн уралдаанд оролцож байгаа бүх сайхан дууштай амжилт хүсье. Ам
алхадаяго далмора давсан гэцэтэго далэванги ёндэнго чимцэрхэн хожэго гинхэн алхадаяго хорвара дарсан гэцэтэго За баярлалаа Болормоо. Биднийг магтад дуусан баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Шүүгчдийн саналыг сонсъё. За. Сайхан ардын сайхан дуугаар оролцсонд баярлалаа. Үгэн дээрээ өөрөө жоохон эргэлзээд ерөөсөө жоохон хольж үгнүүдээ энэ тэнд хольж хэлээд болохгүй байна. Тэн дээрээ эргэлзээ тэрнээсээ болоод бас яг нэг бүрэн дүүрэн бас хоолой чинь 100% нэг өөртөө ихтэй сайхан дуулж өгөхгүй л жоохон эргэлзээтэй ингээд бие бариад ингээд байгаа нь мэдэгдээд байна. Түүнээс одоо ховцлолт одоо энэ сайхан уралдааныг хүндэтгэж ирсэн энэ хандлага энэ бол маш сайхан харагдж байна. Их баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. За шүүгч эдэн дундгийн сэтгэлийг сонсъё. За Болормоодоо баяр хүргэе. Маш сайхан хувцалж ирсэн байна. Тэгээд алдарт сайхан ижи юм байна. За ер нь дууг дуулахад бол та хэд маань яг мэрэгжлийн дуучид биш учраас бид бол дуулахдаа заавал төсөөллийн орон зайд очдог. Тийм учраас та одоо сайхан ханигаа бодож дуулах юм уу? За тэр дууг амьдруулах юм бол би таны оронд байсан бол хамгийн хайртай бас гоё залууг бодож дуулнах байсан. Тэгжээж ам ордог байхгүй юу? Нүдэндээ ингэ төсөөлж биж. За тэгээд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа Болормоодоо. Амжилт хүсье. Үнэхээр сайхан байна. Ингээд манай шүүгчд маань бас сайхан сэтгэлдээ хэллээ. Ингээд та бас өөрийнхөө бас нэг сэтгэлдээ хэлвэл бас гоё тийм ээ. Одоо нэг баяр хүргээд оролцогч нартаа. Баярлалаа. Тэгээд энэ уралдаанд орой гэж их боддог байлаа. Тэгээд сая бол ер нь нэг гинтийн байдлаар орсон би. Би уг нь Өмнөг аймагт ээжигээ эмчлүүлээд эмнэлгээр явж ирсэн. Тэгээ гинт сумын соёлын төв маань чи одоо аймагт явж байгаа юм чинь тэнд ороотхооч гэдэг саналыг аваад тэгээ санд минь орсон. Ер нь бол программа ёстой машиндаа сонсоод машиндаа нэг ганц хоёр дуулж аваад тэгэл орж ирсэн. За яг нэг тийм шинж байсан юм аа. Бэлтгэл муутай тэгээ үгэн дээр эргэлзээд тэрнээсээ болоод хоолой чинь ингээд бүрэн дүүрэн гарч ирэхгүй
ингээд байгаа нь мэдэгдээд ирсэн юм аа. За баярлалаа. За болмоо баярлалаа. Сайн сайхныг хүсье. За бас өнөөдрийн энэхүү уралдааныг ивент итгэж байгаа компаниудаа алдаршуулан магтахгүй болохгүй. За өнөөдрийн одоо олон компаниудаас Solid Partners Group гэдэг Монгол одоо анх удаа ингийн фермер байгуулж экспортыг орлого бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа Solid Partners Group маань ивент итгэжээр ажиллаж байгаа. Өдөр бүр эрүүлжи одоо ураатай тус компани бүтээгдэхүүн болох одоо ингийн хормог Кемвелийг бол одоо олон төрлөөр үйлдвэрлэж байгаа. Манай шүүгчдийн маань өмнө байж байгаа. Ингээ холоос гарах юм бол нөгөө импортоор орж ирдэг бүтээгдэхүүн шиг л одоо тэрнээс тутахгүй гоё баглаа савлгаатай харагдаж байна. Ингээд Solid Partners Group-ийн хамт олондоо баярсан талархснаа илэрхийлье. За мөн далан булаг хөлсний үйлдвэр одоо цэнгэг усаараа, цэвэр усаараа ивент итгэжээр оролцож байгаа. Говьд бол одоо ус бол мэдээж амин эрдэнэ байдаг. Тийм учраас одоо далан задад тодтоон одоо говьчуудаан цэвэр усаа үйлдвэрлэж байгаа. Манай далан булгийнх маань ингээд цэвэр ус нь бас манай шүүгчдийн өмнө байна. Бид бүхэн бас ардууж байгаа. За мөн Асуудбат гэж компани байгаа. Би энэ компаниг бас онцлог хэлмээр байгаа. Энэхээр одоо эх орныхоо үйлдвэрийн бүтээгдэхүүнийг түүхэн эдээр дэлхийн стандартад нийцсэн ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг нь үнэхээр бахархмаар анх зүгээр ингээд гуруулан нийлээд арьсан идэл арьсан гутал хийдэг байсан залуучууд маань бүр том групп компани болтлон өргөжөөд өнөөдөр уурхайд одоо хамгийн хэрэгтэй одоо хамгийн наацх нь ингээд бэлинээс өсүүлээд ямаана ярьсаар хийсэн одоо бэли за тэгээ үйлдвэрийн ажилтнуудын тэр бүс бүр комбинзон гэл ингээд байдаг энэ бүхнийг үйлдвэрлэдэг бүр том хэмжээний компани болтлон хөгжсөн одоо гамба захиралтай Асуудбат компанийнхаа хамт олондоос энд оролцогчид болон үзэгчдийн өмнөөс баярсан талархснаа илэрхийлж байна. Өнөөдөр дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. За дараагийн маань оролцогчид одоо оролцогч бол маш сонирхолтой хүндэт хэмээмээр одоо хайрламар юм оролцогч хүрэлцэн ирсэн байна. Би номхон самаа харамхтай гэргэдэ. Ботой хөөхөн гэдэг хүн. Малчна өстө хараагаасаа малсан би. Оролцоо хөөхөднээс хахад соёл урлагийн 3 хоног гэл баг варгаад сом нэг их тэнцгээдэг байсан. Тэр сомонд очлоо энэ сомонд. Би явахын сага сантаг л байсан. Тэгээд нэс хөөхөдтэй тэгээд бид хоёр чадуу маллаад 30 хэдэн жил болсон болоо. Атооны хасаал тэр чөнөө тэр улсуудын тэр тоглолт явуулдаг юм соёл урлагийн 3 хоног гэл ярьсан яваад байцгаадаг л байсан. Тэрэнд явахсаг санддаг л байсан тэгээд нэг бол атоо саах гээд гооны өхнөөс уяатай тэгээд нэс хөөхөдтэй. Тэгээд тэрэнд явуулдаг байсан. Тэрнээс хойш л хөөхтүүд том болж өснөөс хойш л энэ тэнд нэг жаал яваад Аманаг сомой ханаатамт моногийн наатамын концертонд хичээл аваачиж оролцдог л байсан. Зав болохгүй л тэхүм. Тэгэхээр Монгол улсын авраг малчин соёлын бийт бусын үеиг өвлөн тээгч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан өндөр настан номгон сумаас оролцогч будын хүүхэн гэж Азай бурал маань хөрөлцөн ирсэн байна. Танийга тайснаа урьж байна. За манай өндөр настан хүүхэн гоо маань одоо өөрийнхөө зээтэй хөрөлцөн ирсэн байгаа. Зэхүүн бол одоо өсвөрийн морин уурын уралдааны гран при шагналт эм сайхан морин хуурч хүү байгаа. Ингээд буян тогтох гэж зээ хүүтэйгээ ирсэн байна. Монгол ардын бэсрэг уртын дуу Эрдэнэ засгийн унгыг эгшигдүүлнэ.
сайгаа хоёулаа адуугаамаллаад айргийн эсгэж угаад дуулаа сууж идэг байсан гээ сая охин нь одоо дурсаж ярьж байна. Үнэхээр гоё юм аа. Өмнө голчууд дуулж байна. Улсын уралдаан, энэхүү сайхан уралдаан нь үнэхээр гоё үргэлжилж байна. Баярлалаа үзэгчтэй. За үнэхээр гоё юм аа. Хүүхэнгуй маань одоо 84 насыг зав ирж байгаа гэхэд ингэж дуулна гэдэг үнэхээр гайхамшигтай юм аа. Баяр хүргэе. Алга дэшээ. Үнэхээр сайхан байна. Сая охины нард одоо нулимс сэлгүүлүүд ирж штэ. Аав ээжи хоёр маань 30 жил адуу малсан. Хоёулаа айрган гисгээ сөнгөө дүүргчгээд айрган угаа дуулаа сууж идэг байсан гэд сайхан дурсаж байна. Үнэхээр гоё юм байна. Ингээд шүүгчдийн сэтгэлийг сонсё. За энэ сайхан өндөр насыг насалж, энэ сайхан буйнаа эдэлж, тэгээд энэ сайхан өв соёлоон ингэж тэгээд одоо энэ залуучууд, энэ багчуудаа ийм сайхан үлгэр дуурал болоод ингээд яваад энэ уралдаанд оролцоод ингээд явж байна гэдэг бол үнэхэрийн одоо ёстой одоо гайхамшиг юм. Танд одоо урт удаанаас эрүүл аз жаргал, сайн сайхан бүхний хүсэн өрөө танд маш их баяр хүргэе. Үнэхээр сайхан байна. Одоо эдийн насанд тэгээд энэ ач зээгэн энэ сайхан өв соёлыг түгээгээд энэ морин ховор гэдэг энэ хөгжим сургаад тэгээд одоо ачтай ганц үг ингээд 84 настай тэгээд энэ уртын дуулаад ингэж явна гэдэг бол одоо хүний бас л том хувь зэе л да. Тэгээд танд одоо маш их сайхан баярсан талархснаа илэрхийлье. Үнэхээр гоё байна шүү. Баярлалаа танд. За баярлалаа хүүхэнгойд за урт удаан насыг хүсье өрөөё танд. Энэ оролдоонд хөрөлдсөн ирж энэ сайхан одоо малчид залуучуудтайгаа мөр зэрэгцсэн өнөөдөр энэ уртын дууг өнөөдөр та бол үнэхээр сайхан дууллаа. Таны хоолой бол ерөөсөө цангинж байна. Тэ үнэхээр сайхан дууллаа. Танд эрүүлэх ар саргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа танд. Баяр хүргэе. Баярлалаа. Амархан сайн байна уу та? Сайхан хаварж гин үү? Сайхан хаварж байна. За. За ямар гоё юм бэ? Ямар гоё мэдрэмж вэ? Миний одоо нагц хөгшөө Увсамгийн дэс сумд одоо сум нэгдлэгийг анх үүсгэн байгуулад бас их сайхан дуулдаг тийм одоо буурай байсан. Манад одоо дээр үед нэг юм цагаан кассетэн дээр Хөгшөө аавын дууссан одоо дуунууд юм уртын дуу дууссан бичлэгүүд байдаг. Багадаа сонсчоод бид нар чинь өвөө өдрийг харж яг өсөөгөө болохоор яг тэр дуулж байгаа дуунаас нь их гоё хүн байсан байна да гэд боддог байсан. Тэр сайхан багын дурсамжийг нас авчирлаа. Тэгээ өнөөдөр ийм сайхан бидэнд бид гурвыг тантай уулзуулах. За энэ сум орон нутаг аймгийн бүх сайхан ардар гэд
ийм гоё хүн одоо номгон суманд байдаг, ийм гоё ардын авьяастан байдаг, ийм сайхан буурай байдаг гэдгийг таниулж өгсөн одоо энэ өмнө говьчууд дуулж энэ уралдааныг одоо санаачлан зохион байгуулж байгаа Малчин телевиз за одоо засаг даргын тамгын газар за театрын хамт олондоо зохион байгуулж байгаа бүх хүмүүстээ таны өмнөөс санаа гэр бүлийн өмнөөс бас хамтдаа талархал илэрхийлье. Урт наслаарай. Баярлалаа. Та нас ажлын амжилт хүсье. За одоо миний аав маань ээж бас 90 насыг холгартлаа. Яг ингээд л одоо суучгаад дуулж идэг. Тэгээ хоолой нь яг л хэвээрээ байсан. Өнөөдөр яг эмээгийн маань санагдуулсан юм маш гайхалтай сайхан байлаа. Таны хоолой бол нэрээ яг хэвээрээ байж шүү. Үнэхээр гоё байна. За баярлалаа. Буурада урт удаанаас ирүүдийн сайн сайхан бүхнийг хүсье. Энэ удаагийн дугаар маань уртын сайхан дуугаар эхэлж уртын сайхан дуугаар жаргаж байна. Тэгээ тэр дундаа буур 84 насыг зоогсон энэ сайхан буурай маань хоолой нь яг хэвээрээ ингээд цангимж энд байгаа хүмүүсийн сэтгэлийг бясгаж нулимсыг зэдгнүүлсэн ийм сайхан одоо оролцогчоор энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. Тэгээд имитиг ингээд анх удаа ингээд тайзан дээр гарсандаа үнэхээр баяртай байна. Тэгээд имитиг ингээд анх ингээд тайзан дээр гараад хуур тоглоод имигээ дуулуулаад гоё байлаа. Тэгээд манай өгш болохоор Монгол Улсын гавьяатай өгш болсон сая өмнө жил. Тэгээд одоо мөнх хоёр өгш дээр яваад 10 жил болж байна. Яг 10 жил болж байна. Тэгээд сая имитиг харахад имитигээ дуулахад гоё байлаа. Тэгээд бас багшаараа маш их бахархаж байна. Ганц нэг ч гэсэн нутагтаа ойрхон байгаад та нэгэн залгаа нэгэн заагаа сууж сурах гохно ганц чулдуу сур гэд хэлдэг л юм дуулчаар хөөгтүүд зөндөөл сайхан хоолойтой дуулчаар хөөгтүүд байгаа юм л та. Тэгээд зааж байх заалгаж байх нэг цав болохгүй нэгэд хоёр тус залуучууд чинь уртын дуу сурах гэдэг сонирхол томмол юм шиг байдаг шүү дээ. Дуулаасаа би ерөөсөө морины тухай дуу дуулах дуртай харна багаасаа эхлээлэг дуу сурах барах гээд хүн бараг ол би чинь айлмайл атоматоял найр хийгээл яхад би жаахан байхасаа эхлээд ер нь хүнийг бараг дуулаа дуусахад би сураад авсдаг хөөхд байсан. Өгөөнд сурчдаг байсан. Тэгээд анхны үед уртай дууг сонирхохгүй өвгөө хөшгөө улсуудад дуулт юм байлээ. Найран дандаа өвгөө хөшгөө улсууд дуулж байхнаар пөхтөр чинь өвгөө хөшгөө улсууд дуулт юм байлээ гэж бодоод дандаа дуугийн дуу ордын дуу мөө лахаараа энэ заалгахнараа заалгадаг байсан би. Уртай л өвгөдөд дэс хооч улсуудынхаа дуусан дуулж байхын зөв юм байна гэж сүүл үед өтөс хойноо боддог болсон юм шиг байна лээ. Залуу байхдаач богино дуу сурах дуртай байдаг байсан. Ерөөсөн сайн сайхан тэгээд сайхан уртын дуу сурцгаахыг бодол гэж хэлмээр гоё байдیں۔ Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй өмнө говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар. Уралдаанд орж аядуугаан өргөн барьсан хүмүүсийг тайснаа урьж байна. Цогт цэцгийн сумаас оролцогч хүүхэн хүүгийн буян нэмэх таныг урьж байна. Мөн мандаа сумаас оролцогч Балдангийн нэргүй таныг урьж байна. Хөрмөн сумаас оролцогч Баяраагийн Төмөн наст таныг урьж байна. За ингээд нэр дурдсан эрхэм оролцогч дуучид маань тайз руу гараад ирээрэй. Төмөн наст таныг урьсан. За мөн цогт цэцгийн сумаас оролцогч Октябрийн лавгсрын таныг урьж байна. За мөн мандаа сумаас оролцогч Банзрагчийн цэцэг үлзий таныг урьж байна. Цогт цэцгийн сумаас оролцогч Болор чулууны Батмөнх таныг урьж байна. Мөн цогт цэцгийн сумаас оролцогч Төмөн үлзийн Тогосмаа таныг урьж байна. Мандаа сумаас оролцогч цэцэг үлзийн Шин баяр таныг урьж байна. Цогт цэцгийн сумаас оролцогч Зол заяагийн Цэнгэл таныг урьж байна. Мандаа сумаас оролцогч Энх төрийн Төвшин Түшгийг урьж байна. Булган сумаас оролцогч Батбуянгийн Дэлэг Самбуу таныг урьж байна. Цогтовоо сумаас оролцогч Даваанямын Батмөнх таныг урьж байна. Гурван Тэс сумаас оролцогч Дэрмийн Болормоо таныг урьж байна. Номгон сумаас оролцогч Будын Хүүгэн таныг урьж байна. Эдгээр оролцогчдоос хэн 20 дугаар шатанд орсон бэ гэдгийг
тун удахгүй та бүхний өмдий зарлан сонирдуулъя. За ингээд эдгээр оролцогчдоос цогт цэцэн сумаас оролцогч Төмөн Өлзийн тогсмаа. Мөн цогт цэцэн сумаас оролцогч Болор чулууны Батмөнх. Мөн цогт цэцэн сумаас оролцогч Октябрийн Лавгсүрэн. Самон цогт цэцэн сумаас оролцогч Хүүгийн Буян тогтох. Мөн цогт цэцэн сумаас оролцогч Зол Заяагийн Цэнгэл. Мандаа сумаас оролцогч Энх төрийн Төвшин Түшиг. Булган сумаас оролцогч Батбуянгийн Дэдэг Самбоо. Гурван сумаас оролцогч Дэрмийн Бодрама. Ингээд энд тайзнаа гарч ирсэн эрхэм хүмүүсээс 2 дугаар шатанд тэнцсэн хамгийн сүүлчийн хүнийг өрий Номгон сумаас оролцогч Будын Хүүхэнхүү. Манай хамгийн өндөр настан оролцогч маань байж байгаа. За ингээд эдгээр эрхэм оролцогч нар маань энэхүү Монголын үндэсний малчин телевизээр зохион явуулсан Өмнө говьчууд болж байна уралдааны 2 дугаар шатанд ийхүү тэнцлээ. Баяр хүргэе. За ингээд эрхэм та бүхнийг суудалдаан суухыг урьж байна. За манай энд оролцсон 5 хүмүүс маань байж байгаа. За ингээд эдгээр хүмүүс маань хэдийгээр 2 дугаар шатандаа тэнцээгүй ч гэсэн өөрсдийнхөө дуу хоолойг нутаг орныхоо нэрийг гаргаж Монголын үндэсний малчин телевизээр орон даяараа аялгау сайхан дуугаан өргөн барьлаа. Та нартай маш их баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За ингээд суудалдаан суухыг урьж байна. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй өмнө говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө говь аймгийн засаг дардын тамгын газар. Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Элч дулааныг 100-аас 105 толгой хувьцаат компани. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Sense. Энэ удаагийн дугаар маань олон сайхан оролцогчтой, олон авиаслыг залуучууд, өвөөн тээсэн уртын дуучтай эм сайхан дугаар болон өндөрдөж байна. Цэгэр дэлгэцээ ширтэн өмнө говьчууд дуулж байна. Уралдааныг хар салгалгүй үзэн суудаг үзэгч та бүхэндээ баярлсан талархснаа илэрхийлж байна. Энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрдөж байна. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Эрдэс баялагын сангаас эх орны хон ирээдүйг цогцлоож хөгжлийн хөдөлгөгч хүч болон зүтгэх эрмүүн амжилт шаргуу хөдөлмөрийн эзэд элч дулааныг 100-аас 100 төртөөлөн буй 5 толгойн уурхайчид. Уудмих говийн цээлд бадамлан ассан элч гэрэл. Улс Монголынхон маргаашийн төлөө махран зүтгэсэн уурхайчид.